Эрдэс бадис. Кальц. Хүний биед гүйцэтгэх үүрэг нь яс шүдийг бэхжүүлнэ, булчин мэдрэлийн болон зүрхний үйл ажиллагааг зохицуулна. Их үүсвэр нь сүү цагаан идэ, бяслаг, ааруул, ногоо навчит ургамал, буурцаг юм. Фосфор. Яс шүдийг бэхжүүлнэ, энерги үүсэх, натрийн харилцааг зохицуулна. Их үүсвэр нь загас, дахиан ямах, өндөг болон цагаан идэ, ингэний сүү, бүхэл тариан бүтээгдэхүүн юм. Магний. Ясны эдийг бүтээн, булчин мэдрэлийн үйл ажиллагаанд оролцсон, эсэлтлийн эсрэг тогтолцоонд оролцсон. Их үүсвэр нь бүх үр тариан бүтээгдэхүүн, ногоон навчит ургамал, буурцаг, сүл, цөлхөр юм. Хүний биед гүйцэтгэх үүрэг нь эсийн шингэний зохицуулалт, биеийн кали холоор. Эсэлтлийн шингэний зохицуулалт. Биеийн ус тогтоох, зүрх булчин мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулна. Их үүсвэр нь хоолны давас, хүрэн усан үзэм, байгалийн ршан, хүнсний ногоо, мах сүү цагаан идэ юм. Төмөр. Цусны гемоглобин бүтцэд орно. Мөн хүчил төрөгчийг зөөвөрлөнө. Их үүсвэр нь буурцаг, бандви, арва юм. Цайр. Эсэлтлийн эсрэг тогтолцоог дэмжинэ. Эсийн төлжилт, шарах аниулах, цус үүсгэхэд оролцоно. Их үүсвэр нь малын илэг, загас, бүхэл тариан бүтээгдэхүүн, цөл, цөлхөр юм. Бутор. Шүдний батжилт, цооролтоо сэргийлнэ. Их үүсвэр нь шүдний оо, ундны ус юм.